Тэгвэл иргэдэд хамгийн ойроос төрийн үйлчилгээ үзүүлэх хорооны тухайд ажлын нэг өдөр нь захимд шилжиж амжиг байна. Хаанвал дүүргийн 4-р хорооны тухайд ажлын цагийн уян хатан байдлыг нэвтрүүлэх хүрээнд 3 ээлжид орсон. Харин төрийн албан хаагчдын хувьд захимаар ажиллах хүсэлтэд дүүрэгтээ илэрхийлсэн тул удахгүй ажил хэрэгжиж эхлэх нөхцөл байдалтай байна. Нороо Банцны үед Хаанвал дүүргийн 4-р хороонд 2 дахь жилдээ нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа гэлээ. За тэрээр 4 настай хүүхдээ ажилдаа эрэхтэй цэцэрлэгт нь өгч тархтаа авдаг байна. Түүний хувьд захимаар ажиллах өдрөө пүрэв гарагт байхаар саналаа өгсөн гэлээ. За нэг өдөр зайнаас ажиллах боломжийг тэрээр судалгааны ажилдаа зориулах бодолтой байгаагаа болцсон юм а. Одоо яг судалгаа мэдээлэл дээр ажиллаж байхад иргэд орж ирээд ямар нэгэн байдлаар мэдээлэл авах хүслээр одоо нөгөө судалгааных нь цаг хугацаа орооддаг ч юм уу, салгардаг ч юм уу тийм тохиолдол гардаг. Тэр тохиолдлууд маань арай цэгцэрх юм болов уу гэж бодож байна. Тэгээд хувийн ажлаа амжуулна гэдэг үүднээс яг тухайн өдрөд шаардлагатай бол яг хувийн ажлаа бол амжуулаад явах боломжтой болж байна л гэж үзэж байна. Тэгээ яг тэр болгоо хувийн ажлаа амжуулаад яваад тахгүй бах. Тэгээд угаасаа зайнаас ажиллахад одоо тухайн судалгаа мэдээллийг илүү одоо нухацтай үнэн зөв гаргахад тустай юм болов уу гэж бодож байна. Хаанвал дүүргийн 4-р хорооны тухайд хэсгийн ахлагч зэрэг ажилчтай нийлээд нийт 14 үйл ажиллагаа явуулдаг байна. За тэдгээрээс 4 нь төрийн албан хаагч бол 2 нь хорооны үндсэн ажилт юм а. Засаг дарга зайнаас ажиллах боломжгүй тул хэрэв нийгмийн ажилтан нэг өдөр зайнаас ажиллах тохиолдолд оффист шаардлагатай ажил гарвал засаг дарга орлоно гэдгийг хэлж байсан юм. За иймээс Нороо Банцны хувьд зайнаас ажиллах шаардлагагүй тохиолдолд тэрээр биеэр ажиллахаа илэрхийлсэн юм а. Манай төрийн албан хаагч нарын хувьд бол 3 ээлжээр ингээ хуваар үсгчээд явж байгаа. За энэ нь болохоор өглөө 7-оос 16 цагийн хооронд нэг хэсэг албан хаагч маань, дараагийнх нь бол 8-аас 17 цагийн үед хооронд яг 8 цагаараа ажиллана. 3 дахь нь болохоор 8:30-аас 17:30 хооронд ингээд ажиллаад ээлжээр юм хуваар гаргацсан иргэдтэй тасралтгүй үйлчлэгийг үзүүлэхээр ингээд хуваар гаргаад ажиллаж байгаа. Дээшгээ бол захимаар ажиллах 3 төрлийн албан хаагч маань болохоор саналаа өгчөөд одоогоор шийдвэр өгүүлээд ажиллаж байгаа. Хаанвал дүүргийн 4-р хорооны тухайд 1950 өрх 7800 гаруй оршин суугчтай. Зарим нийгмийн ажилтны хувьд өдөртөө 20-оос 30 хүнд мэдээлэл үйлчилгээ тогтмол үзүүлдэг байна. Зэрэгдийн хувьд ажлын цагаас шалтгаалж үйлчилгээ авч чадахгүй байх тохиолдол гардаг тул хорооноос ажлын цагийг уян хатан болгосноор үйлчилгээ авахд түхэн болсон байна. За харин ажлын нэг өдөр захимд шилжүүлснээр хэр зэрэг үр дүнтэй байх нь удахгүй харагдах юм а.